За та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. За бизнесийн эрх чөлөөний хуулийг засгийн газраас оруулж ирж байгаа. За зарчмын хувьд бол дэмжиж байгаа. Бид нэр гадаадын хөрөнгө оруулалт татах ёстой, бизнесийн орчингоо сайжруулах ёстой. Гэхдээ энэ дээр бас дагалдан баг эн чинь 100-аад хууль орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр хэд хэдэн бас асуултууд байна. Бас нэлээд дагалдан хуулиудыг бол бид нар нухацтай харах ёстой байна. За нэгдүгээрт за инхвайр сайд байгаа юм чинь тухайлан асуулмаар байна. За 95 энэ сүүлийн 30 жилийн хөрөнгө оруулалтын орчныг та дүгнээд нэг хэлэх хэрэгтэй. Гэхдээ цаг үлдэн шүү. Бусад асуултууд байгаа. За 2 3 дугаар асуултууд за маш ойлгомжтой хоёр дагалдан хуулийн дээр асуулт асууя. За нэг нь бол ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. За энэ дээр 7-гийн 7 дахь хэсэг байна. Нэгсэндээ бид нар ашигт малтамлын А, Х лиценз олгох энэ эрхээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн төрийн бус байгууллага болон нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж гүйцэтгүүлж болно гэж оруулж ирж байгаа юм. Ер нь бид нар зөвшөөрөл ярих юм бол зөвшөөрөл дотроос Монгол улсын хамгийн үнд цэнтэй хамгийн хөрөнгө оруулалт татах тэр зөвшөөрөл нь бол ашиглалтын ер нь бол уул уурхайн лицензэлтэй. Ашиглалтын болон хайгуулын лиценз олголт. Тэгэхээр энэ ашиглалт болон хайгуулын лиценз олголтоо бид нар энэ 7-гийн 7 дахь хэсгийг өөрчлөөд төрийн бус байгууллагад ингээд бүхэлд нь шилжүүлж болж байгаа юм уу? Энэ би зөв ойлгосон уу? Эсвэл яг тэр эрхээ бид нэр ингээд шилжүүлж байгаа юм уу? Энэ дээр ингээд бусад орны яг энэ ашиглалтын болон хайгуулын лиценз олголтоо 3 дахь чиглэлээр шилжүүлдэг тийм жишээ байна уу? За 2 дугаар асуулт уянгаа гишүүн асуучлаа. Тэгэхээр алгасан юм. За хөрөнгө оруулалтын тухай хууль байна. За сая дор чанд сайн хариулж байгаа шүү. Би яг танаас тухайлан асууя. За тогтворжуулалтаа уртсах байгаа юм байна. За нэгдүгээрт хөрөнгө оруулалтын хэмжээг босгоод 500 тэрбум хүртэл байсныг 100 тэрбум болгоод 5 дахин бууруулж байна. За тогтворжуулалтын гэрчилгээ бид нэр 15 жил хүртэл олгодог байсан бол энийг 20 жил болгож байгаа юм байна. Тэгэхээр дор чан зайда та бас олон улсын форум эднэрт явдаг олоос олон улсын жишийг асуунаа. Олон улсын чиг хандлага нь олон улсын валютын сангийн болон OECD-гийн зарчмаар аваад үзэх юм бол энэ эсрэгээр явдаг байхгүй юу? Яг ямар орон тогтворжуулалтаа урт болгосноор хөрөнгө оруулалт татсан юм. Би та бүр яг жишээ хэлж байгаад надад хариулна шүү. Яг гэх юм бол олон улсын жишг сүүл энэ тогтворжуулалтын гэрчилгээ олгодог энэ сүүлийн 90-ад оны үед 90-с 2000 оны үед гарч ирж исэн жишг байхгүй юу? Гэтэл яг олон улсын жишгийг аваад үзэх юм бол Латин Америк, Африк, Аз 8-аас 12 жил байгаа. Тэгэхээр бид нэр 15-аас 20 жил болгохоор хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэсэн тийм судалгаа байна уу? Бизнесийн эрх чөлөөнийг сайжруулна гэдэг бол бид нар олон улсын жишг рүүгээ ойртчихно гэж ойлгож байгаа. Олон улсын жишг рүү бид нар ойртох ёстой. Тэрнээсээ бид нарын дээр цоошин юм гаргаж ирэх шаардлагагүй. Тэгэхээр олон улсын жишг нь эсэргээрээ байгаад хахад яагаад 15-аас 20 жилиг та хөрөнгө оруулалт татах үндсэн гол зүйл гэж харж байгаа юм. За жишээлбэл хөрөнгө оруулалтын тухай хуулиараа бид нэр тогтворжуулалт дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нөөд, гайлын албан татвар бас ноцтой амнаатаа оруулдаг байхгүй юу? Олон улсын таны хэлээд байгаа жишг дээр болохоор амнаатыг тогтворжуулалт руу оруулах нь буруу гэж чиг хандлага гараад байна шүү дээ. Тэгэхээр та олон улсын жишээг ярьж байгаа бол энэ дээр яг жишээтэй судалгаатай тайлбарлаж өгөөч гэж асуумаар. За дараа нь. За инхвайр сайд хариулъя. За гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсын эдийн засгад ер нь ямар ач холбогдолтой талаар 3 тоо хэлье. Өнөөдөр Монгол улсын 4 суур татврын нэг аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 24%-ийг гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүд төлсөн татвар бүрдүүлж байна. Нийт Монгол улсын цалингийн сангийн 15%-ийг бүрдүүлж байна. Нийт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 18%-ийг гадаадын хөрөнгө оруулалттай 4000 компани бүрдүүлж байгаа. За юу болж өнгөрвөө гэж зах зээлийн харилцаанд орсон өнгөрсөн хугацаанд бид асар их хүчин чармаалт гаргасан, дэлхийн нийтийн итгэлийг татсан, хөрөнгө оруулсан. Ялангуяа 2017 онд Монгол улс эдийн засгийн 17.5% хөргөж жилдээ 5 тэрбумын хөрөнгө оруулалт татдаг. Дараагийн Кувейт, Катар болно гэж дэлхийгээр шугж ясан хөрөнгө оруулалтын таатай орчинд улс байсан.
Тэр үед Монгол улсын татчихсан 5 тэрбум долларыг Төв Азийн Узбек, Казах, Киргиз гээд энэ 5 орнууд нийлээд хүрдэггүй байсан. Бид нар ингэж үнэлэгдэж байсан. Өнгөрсөн 30 жил бид нэг 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг татсан байна. 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт. Одоо Узбек улс дангаараа жилдээ 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татдаг болсон байна. Энд юу вэ гэвэл бид нар бодлогын томоохон алдаанууд хийгдсэн байна л гэж үздэг. Шулуухан хэлэхэд 2012-оос 16 оны үед хөрөнгө оруулалт эдийн засаг 17 дахин унаж, валютын нөөц тэг болж, хууль эрх зүйн өөрчлөлттэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт Монголоос гарсан. Энийг засах гэсэн 10 жилийн тасралтгүй хөтөлбөрийн үр дүнд сүүлийн жилүүд хөрөнгө оруулалтын очин сайжирч байна. Бид улам сайжруулж боловсронгуй болох шаардлагатай байна. Түрүүн хэлсэн хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт ямар их нөлөөлөл үзүүлж байгаа. Сайн нөлөө, шинэ ажлын байр, шинэ технологи, шинэ эдийн засаг, шинэ орлогыг бүрдүүлж байгааг бид нэг үе удаа нэлээд сайн ойлгодог болсон. Ийм хөрөнгө оруулалтын орчингоо сайжруулад Монгол улс олон улсад нээлттэй орн болох ёстой. Харамсалтай нь одоо дотоодын улс төрчлөлттэй холбоотойгоор бид нар бий болсон нөөцөө ашиглаж чадахгүй байна. Үндсэндээ социализм үед бий болсон нөөцийн тодорхой хэсгийг ашиглаад өдий хүрлээ. Шинээр одоо шинэ орд уурхай үйлдвэрлэлийн газрыг ашиглалтанд оруулах байдал улс төрчлөлттэй их тулж байна. Төрөл бүрийн одоо ард түмний нэр барьсан, орон нутгийн нэр барьсан төрийн бус байгууллагуудын зохион байгуулалттай шантажны одоо юм үйл ажиллагаанд идэвхжиж байна. Энэ болгон чинь гадаад Монгол улсын нэр хүндийг сөргөөр харуулад байгаа юм зүйлүүд байна. За ийм би гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, бизнес орчныг сайжруулах энэ хууль эрх зүйн орчныг дагалдах 99 хуулийн хамт өргөн барьж байгаа юм аа. Энэгээр одоо олон зүйл За Доршин цаад нэмж хариулъя. За Батнайрамлаг шүүний асуултанд хариулъя. За тэгэхээр олон улсад бол энэ докторжуулалтын асуудлыг бууруулж байгаа тийм хандлага бол багхгүй байгаа. Байна гэх юм бол та бас тэрийг гаргаж иж үзүүлээрэй. Хоёрдугаар тааны зөвхөн уул уурхай салбараа бол анзаараад байх шиг байна. Тэгэхээр Монгол улс ганцхан уул уурхайгаас биш төрөлжүүлэх бодлогын хүрээнд эрчим хүчнийхээ салбарыг дэмжээ гэсэн бодлого тохиолбол хамгийн түрүүнд тавьж байгаа. Эрчим хүчний төслөөд 15-аас 25 жилийн хугацаанд PPA хийгээд орж ирж байгаа. Тэгэхээр бид зөвхөн ингээл уул уурхай ашигт малтмал гэдэг юм ингээд тойроод яваад байх юм бол энэ загнаас гарахгүй байгааг та мэдж байгаа. За дэлхийд дээр одоо ингээд нийт өнөөдрийн хөрөнгө оруулалтын одоогийн байдлаар 40-оос дээш хувь зөвхөн энэ эрчим хүч технологи л орж ирж байгаа. Уул уурхай бүтээгдэхүүн эрсдэлтэй байдаг. Одоо яг энэ салбар руу бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа. Тэгээ оруулж ирэх талаар бид нар ажиллагаас өөр арга байхгүй. За нэмэлт Доршин цаад нэмэ хариулчих. Дараад нь дамжим сайд. Тэгэхээр бид нар бол OECD-ийн зарчмыг бол баримтлаад тусгасан байгаа. За Монгол улс бол ардчсан улс. 35 жил бид нар ингээд засгаа байнга сольдог. Тэгээд өмнөх ажлаа баллуурдаж явсны үр дүн бол өнөөдрийн үр дүн. Бид нар үндсүүлийн нэмэлт өөрчлөлтөд ингэж хийсэн. Засгийн газрын доктортой байдлыг хангаж хийсэн. Гэтэл засаг маань ямар байгаа вэ та бүгд мэдж байгаа шүү дээ. Ийм орчин чинь Монголд хэн хөрөнгө оруулалт хийх вүлээд дээ. Тэгвэл бидний өнөөдрийн байгаа байдал яг 2000 оны тэр загварыг ашиглаж ажиллахаас өөр арга байхгүй шүү дээ. Доктортой байдлыг л бид нар гадны хөрөнгө оруулагчдад амлахгүй болохгүй. Эний ганц нөхцөл нь докторжуулалтын энэ баталгаажуулалтыг хийхгүй бол орж ирэхгүй шүү дээ. Том төслөөч орж ирэхгүй, дэд үтсийн төслөөч орж ирэхгүй. Монгол улс асар том газар нутагта асар их дэд үтсийн хэрэглээтэй. Гэтэл бид нар нөгөө богино хугацаанд ашиг олдог бизнесээ ингээ хараад байдаг. Гэтэл Монгол бас нөгөө дэд үтсийнхаа хөрөнгө оруулалтыг хийж чадахгүй яваад байгаа нь бизнесээ асар том өндөрлөлт үүсгэж байгаа юм. Одоо ийшээгээ бүгдээрээ бодлогоо чиглүүлээ. Төсөвдөр мөнгө. За дамжим сайд нэмж хариулъя. Энэ ашигт малтмалын тухай хуульд нэмж орж байгаа энэ өөрчлөлтийг бол бас энэ Батнайрамлаг гишүүнтэй зарчмын хувь санал нэг байгаа. Зөвшөөрөл мэдээллийн тухай хууль дээр одоо төртөө төргөө бас нэг энгийн зөвшөөрлүүдийг